Сэтгэлийн хүч, итгэл үнэмшлийн хүч юм. Чадвар бол хоёрт байна. Үнэхээр хийхэд болно гэсэн тийм итгэл үнэмшил болон зориг өөртөө итгэлтэй, тэмцэгч сэтгэлтэй энэ бүхнийг сургуульд сургах ёстой байсан ч зааж өгөөгүй. Бүгдийг цээжлээд бичдэг байсан. Ийм хийсэр угаад одоо ирсэн хүмүүс ямар нэг асуудалтай тулгараад ирэхээр ямар тулааны сэтгэлгээгээр давах ёстой талаар бэлтгэл сургуульд хийгдээгүй байдаг. Сургуульд хийх ёстой байдаг. Тийм болохоор би сургууль орж байгаа одоо. Дараа жилийн 3 сард ахлах сургуулийн 1-р анги нэ 60 хүнтэй. Тэднийг ямар ч байсан 50 байлгахыг хязгаарч зөвшөөрөхгүй. Зүгээр л хүрээд лэрээсэ. Зүгээр л мэдээж хичээл мэтийн зүйлээ зовоохгүй. Альва саад бэрхшээлийг даван туулж чадах дайчин сэтгэл суулгаж өгөх юм. Цоригтой болгоно. Амиа хорлно гэсэн золигнууд зүгээр байлгахгүй. Амиа ураараа амьдрмаар байна. Гэтэл зүгээр байлгахгүй. Хүн амиа орлох уу? Хүүхдүүдийг айлгаад өгөхөр тийм болоод байна. Чи ийм байж яаж амьдрах гээд байна? Дандаа ийм юм яар. Эцэг эхчүүд гуйж байна. Тийм зүйл битгий яар. Ийм байж яаж амьдрах гээд байна? Дандаа ийм ярьдаг. Яаж амьдрах вэ? Зүгээр л амьдрахад болно. Бүгд амьдрч байдаг. Амьдрна гэсэн зоригтой байхад бүгд амьдрч байдаг. Сургууль сурахтаа хичээлдээ муу байж болно. Атомын ерөнхийлөгч бас хичээлдээ муу байсан. 2 жил ангиулраад эргэн тойрныхаа харахад бүгд санаа зовж байсан. Чи яаж амьдрах гээд байна гэж байсан. Гэтэл би одоо ерөнхийлөгч хийж байна.